За эрүүл мэндийн салбарын хариултыг бас авъя. Тэгээд цагаан нарын шүлөөтчдэр ийм асуудал байгаа. Баян Улгай аймгийн айл өрхийн төвчөнд шүлөөтч ажиллаж байгаа. Энэ өдөрлөг зохион байгуулалттай болоод асуудал байхгүй. Хотод байхгүй одоо хүнсний жимс ногоо барилгын материал бүгдийг зарж байгаа. Энэ дээр бас Номтой сайд анхаарахгүй 30-аад хүн одоо 21 жил цайл авч штэ хоосон хашаанд. Ямар ч юм ихгүй. За дараагийн асуудал энэ байгаль орчны яам аялал жуулчлалын яамтай хамтраад ажиллаж байгаа. Энэ Таван богдын аялал жуулчлал хотон урган нуурын асуудал дээр байгалийн цогцлогоос бохид үүдж байгаа. Отоглог газар ариун цэврийн байгууламж барина гэд засгийн газрын морин хөтлөлт орцсон жилдээ нэг 40 мянган хүн очдог. Баригдсан нэг ч юм байхгүй. Гадаадын жуулчдыг татах боломж байхгүй. Энэ талаар хийж байгаа ажил байна уу? За, Бачхур сайд хариулъя. Бисэн гишүүнээ сотон хариулъя. Таны зөвөд энэ яг бий болоод эмнэлгийн харай байгууллагын дараа нартай уулзсан нийт үр нь бараг 100 тэрбум хүрсэн байгаа даа. 100 тэрбум. За яг харахад бол ямар эмнэлгүүд өртөө өнөхөө өрдөөлцөд хүний нөөцөнд анхаадсан нийт хүний нөөцийн зардал нь нийт зарлага 70% давтсан. А нөгөө талдаа сайн эмнэлгүүд байгаа даа. Сайн менежменттэй. Хүний нөөцийн бус зардал нь бол яг нэг 40% барьцсан. Тэгэхээр бол эмнэлгийн дараа нарт яг хугацаатаа даалгавар өгнө. Тэгээд тэрийг биелүүлэхгүй бол дараач арга хэмжээ авах илэрхийлсэн байгаа. Яагаад гэвэл энэ эрүүл мэндийн даатгал сан болон улсын төсөв санхүүжилт авчаад тэгсэн мөрдлөн муу менежмент зохион байгуулалт хийдэггүй анхан шатныхаа өөр суур тусламж үйлчлэгээ үзүүлж чадахгүй CT скан рентген эвдэрсэн мөртлөөд янз янзын юм нэхэд хүний нөөцөнд анхаандсан юм эмнэлгүүд байж болохгүй гэж хэлж байгаа. Хамгийн гол нь эмнэлгүүд чанартай тусламж үйлчлэгээг л ард иргэдтэй олох ёстой. За, Номтой сайд нэмж хариулъя. За, Алтан булгийн чөлөө төстэй зүйрлж үзэх юм бол жилийнх нь урсгал зардал 1.6-аас 8 тэрбум төгрөгийн урсгал зардал баг. За, энийг би та хэддээ нэг хариуцлагатай хэлэхэд эх жилийн төсөв төр цалин тавигдана. Гэхдээ бага оронтойтой. 28 оны улсын төсөв төр нэгж төгрөгийн зардал суухгүйгээр өөрөө бие даасан аж ахуйн тооцоотой явах эрх зүйн орчны чөлөө төсвийн тухай хуульд оруулж өгч байгаа. Ийм байдлаараа явах юм бол ер нь бол бүрд дойж даргын хэлээд байгаатай санал нэг байна. За, чадварлагын улсуудын авч ажилуулнаа. Битгий харин халаа солио ихэд тэр ч манай хань хамаатан садан гэд мессежүүд уцаар ярээрээ. Бүгдийн оронгоор солихоос өөр аргагүй болсон. Уучлаарай.